Чи бол Монгол эмэгтэй бүр 70 гогийн домогтой. Чиний тухай бичсэн шүлэг мянган номны цомогтой. Цэжин биний зүүн хэсэг чамаа гисэн тамагтай. Загас болоод үлд чиний нуур болый замагтай. Анх чамаа харахтаа хастуулаа жахан ичигтэй. Найзуудаараа дугаар ичин асуулах чам буцахта. Бандсан нур татсан бой сандарч мессеж бичигтэй. Мэдэрч байлаа миний сэргэл чийл батах хэрэгтэй. Одоо чам гүлэрдэг хөдөлгөд гар хөлөрдөг. Энэ хിവэр чамаг бараг сар гөлөрсөн. Нэг л өдөр зөрөг ороод үерхий гэсэн. Чамаг бодъё гэсэн ч хүлээнэ би үхэх гэж байсан ч. Үнэр чи төгсөрөн бүтээл яруу найраг. Өдөөс чи хараа сухад харц нэг л тавь. Унтаж асах гэрэл шиг удам талын цэцэг шиг орох наран матаж байгаа шүний сан шиг. Онотгийн нууцын шингээ танхимхан чамайг эзэсгэлэн болгожээ. Төрүүлсэн эхэлжээ нам шингээд танхимхан чамайг инхэхэн болгожээ. Харах тусам нүдэн дөрийн сог хайрлах тусан зүрхийн хоногшноо. Ургамлантай гэдэг хүмүүс үлдэл өрөлдөх юм байна. Өдгөлдөө шөнийн дараа навчил цусан шүүлтэр тавиад зуны өглөө богийн юбг нэг бүдэртэйгээр өмнөр минь алхах тангил бүсгөөс өвдө сүлтэр тавиад тэрнээ дэж гимээр тэр имхтэй ингэр дулаа болдог бол тэнгис далаа эргэр чамтай дөрөв долоо нуурыг үнээс цаашдаа сэтгэлийг чинь чипиг олоод тийш гарах мөчөд татах хөнгөө чих болов өөдөн зөөрүүлж бичсэн 100 хүүхдэд захиа шиг чинь өнөөдөр бичсэн шүлгээ чамаг бодож зохиосон би цэцэг хадаж байсан ч хавар дахиж дахиадаг шиг зэлхэр насны мэд ха дахиад нэг жил тохиолдох уу үнэр чи төгсөрөн бүтээл яруу найраг өдөөс чи хараа сухад харц нэг л тавь унтарч асах гэрэл шиг удам талын цэцэг шиг орох наран матаж байгаа шүний сан шиг. Онотгийн нууцын шингээ танхимхан чамайг эзэсгэлэн болгожээ. Төрүүлсэн эхэлжээ